сайн гарч байна. Наад дотор ерөөдөө нэг хэсэг нь тарагдаж байна. Тэр нэг юм гэсэн үг л дээ. Тэгээд энд би явж байна. Хөтмэ. Тэгээ энэ хөтмэ гэж утсангүй. Няра. Модмод ногооноор байгаа. Тэгээ хэд шар нэхнээд нь бол унаад дуусчихсан. Ногоон нь үлдсэн л байна л та. Сургуулийн 2 дугаар байр харьдаж байна. Уртлын хэсгээр нь тасвар хийж байгаа цагны. Тийм болохоор бид зөндөө хажуу талаас нь гэж урж байна. Цаг 8:50 болоход 2 минут дуу байна. Гэтэ зүгээртэй. Бассейн багш ирж байна. Намисто. Много батар. Аюу. Лапет. Ага. Зүүн тал руу нэрхтэй, баруун тал руу нэрхтэй. Одоо сая би дутуу байраараа гараад дутуу сэлээд цагаагаад өргөч өгөөд гараад байна. Ажилт руугаа явж байна. Всем привет! Что, видео снимаешь ты? Да. Все. Зачем? Айна, на канал свой идет, наверное. Все, я сегодня решила снимать видео на ютубе. Вот. Ну, как я? Все, всем привет! Еще раз. Пошли, брат. Сайну, вот, на монгольском уже. Как дела? Мы тебя ждем на смене уже. Все, я скоро буду. Все, А давай. что, выходная, что ли? Нет, он сегодня с 12 работает. Вот, 15 минут началось. Все понятно. Сейчас будем генералки делать, пиццу готовить, предзаказ. Ага. Ну, она Всё. может все? Конечно, может. Ну. Ты что, она вообще, знаешь, как хорошо работает. Лучше всех работает. Все, слышишь? Все, спасибо. Все. Сайну. Все на монгольском говорит. Всем привет. Привет. Я снимаю видео сегодня. Все. Привет. Все. Супер. Все боёх хэрэгтэй шуугаад тэгээд сайн шууж очоод би хаана ажиллах хэлхий марцчих. Би пиццаны сүүлчийн ресторан. За яг манай салбарны яг ресторан гэж хэлж байна. Пиццаны яг нэг пицца хат KFC төрийн олонний газар гэсэн үг. Орсын өөрийнх нь пиццаны газар. Тэгээд нэр нь Додо пицца. Энэ лого нь хандж байна. Додо пицца. Здесь энд лого. Ингээд сая сэдв зүйлсний харсан багтай. Тэгээд малгаан үзгээд тэгээд бүгэж эмэг монгол бүгдийг тайлах хэвчээ. Тэгээд мэдээж юмсаа авцсан байх хэвчээ. Оюун намигийн бүтэн нэр маань хэлж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би өөрөө товчхон нэр хэлгээд номин гэж хэлсэн байхгүй. Тэгээд номин гэж хэлж болоогүй, чадаагүй.
Тэгээд ном 9. Тэгээд Марк Номин гэдэг. Новую информацию, рейтинги рассказывай. Рейтинг, стандарт рейтинг 96. Там за сняли балл, там нестандартный цвет штанов. Вот. Ушел. Рейтинг продукта? Рейтинг продукта на 100%. Но ошибка нет, но там широкий борт есть. Новая информация какая у нас была? Но информации там не была. А какая была до этого? До этого там... Номин, ты свой блог уже порчи, давай я тебе буду подсказывать вот здесь. Будешь читать. Мне стыдно. Все, там было напитки? Да. А, все, я вспомнила. Ага. Все. А еще что? Супер мясной тостер. Его скоро не будет. 15, 25, 28 ноября. Запомнила? Все запомнила. Чизкейк, манго, маракуйю тоже мы не выводим. И с 11 октября, да? Да. То есть их уже нет в продаже. Уже нет. Все. Спасибо. GoPro поставить. Ну, просто очень интересно. Некоторые люди интересовались, что как я работаю. Ну, это ребята из Монголии. Ничего себе, ребята, работают очень хорошо. Приезжайте, будем тоже работать, обучаться, расти до команду. У нас здесь в Санкт-Петербурге. Она моя менеджер. Ну, как подруга. Она очень лучшая, добрая, все. Я не знаю, я до этого не знала, такая менеджер есть такое. Всё. Ну, Настя есть такая хорошая, все, милая, Поэтому, ребята, красивая. приезжаем, устраиваемся и работаем. Так же, как Номин будете. Вот, сейчас я обучаю на менеджера. Номин скоро уже повысится, будет работать полноценно так же, как и мы, все остальные ребята менеджеры. Все, я постараюсь. Вместо не снимай больше. Я не знаю, можно показать, кухня идет. Ну, можешь. Можно? Да. Вообще знаешь, это незаконно. Нет, Иру ты не снимай, а то она потом тебе скажет. Все, хорошо. Вот есть. Тэр ингээ пиццаны тестнүүд ингээ бүгдээрээ ингээ ирсэн байдаг. Танаас бэлэн байдаг хөрөгчөнд. Тэгээд привет. Всё. Ингээд гурилаа ингэж бэлдэж эхэлдэг. Захиалгууд нь ингээ орж ирдэг. За тэгээд манай шугам байна. Яг пицца хийдэг процесс бүх продукт бүх ингээ хүнсэн ингээд энд ил байж идэг. За тэгээд ийшээ доошоо хөргөгчтэй. Харин өнөөд нь хадагддаг. За тэндээс эхлээд ингэж шийдэж явсаар агаад пэйж рүү орно. За тэгээд пэйжнээс гарч ирээд ингэ савлгааны хэсэг байна. За тэгээд юу гарч ирэхээс хамаарат одоо энд яг пэйжин дотор явж байгаа пиццанууд, хоолнууд ингээд бүх энэ пэйжин дотор явж байгаанууд нь энд ингэ харагдаж байна. Тэгээд энд ингэ савлгаанууд сакус пицца ингэ бүгдийнх нь ерөнхийдөө бол нэг иймэрхүү. Тэгээд касн дээр бол заал ингэж харагдчихээн. Заалны өнцгөөс заал ингэж харагдчихээн. За энэ болохоор менежерийн хэсэг. За эдгээр ном энэ бол упаковка. Өнөөдөр миний үүрэг юм байна. 10 сая төрсөн. За тэгээд хоол авахдаа энэ дээр нэрээ бичнэ. За тэгээд юу идэж байгаагаа бичнэ. За тэгээд хоолндоо явж байгаа цагаа бичнэ, ирсэн цагаа бичнэ. Энд гар үсийг зурна. Менежер хүлээж шалгаж хянаад тэгээд бас гар үсийг зурна. Тэгээд ерөнхийдөө голтгоо ингэж харагдаж байна. Мне надо проверять продукты градус. Өдрийн хоол байна. Острый тост и кофе, капучино. Приятного аппетита. Спасибо. Тебе тоже. Пицца бери. Пицца бери. Нет, спасибо. А что ты когда только пришла? Ты снимала или что? А, ты заметила? Да. Я снимаю видео для YouTube. Ты хочешь со мной? Привет. Всем привет. Извини, я забила имя. Как тебя зовут? Алина. Алина. Алина, все, извини.
Да, я знаменитая. Ее зовут Алина. Ну, просто она новенькая, поэтому я еще не запомнила. И еще я здесь не давно была, почти через неделю я пришла на работу. Долго не работала, давно не была здесь. Как ваши дела? Хорошо. А ваши? Отлично вам. Мне тоже отлично. Да. На учебу. Учебу. Все очень много. У нас расписание очень страшно. Да? И с утра до... Ну, у нас всего 5 пар. 5 пар? Да, Каждый 5 день? пар. Почти. Ага. Но не каждый день. У Но нас было сегодня еще. вторник, у нас есть воянка, поэтому можно сказать выходной. Но я хожу в бассейн на первом паре вторник. Но у нас есть физра, есть выбор. Но за неделю 2 раза можно ходить на физру. Ну, очень серьезно говорю. Все. Смешно. За неделю можно 2 раза ходить на физру, но можно один посещение выбрать бассейн. Бассейн там? Да. Ну, Это тоже также считается учеба, но без ра. я в 11 классе ни разу не сходила на физкультуру, у меня стоит 5. Сразу? Автоматически? Нет. Там, короче, ну я не ходила, а учитель просил доклады, а я ничего не сдавала, он ставил 5, думал, то, что я сдавала. В итоге у меня 5. У нас нет такой. У нас уже в этом семестре плюс 8 посещений добавила. Раньше была в одном семестре 20 посещений, а сейчас 28 посещений должно быть. А если без этого мы не можем сдать экзамен и еще что-то. Фу, экзамен, кошмар. А ты после 11? Нет, после 9. Что? Ты после 11? После 11? Да, класс. Нет. После У нас 9? есть... Я из Монголии. А, У нас есть 12. 12. 12? Да, после 12 класса еще плюс у меня 1 год, это подготовительном курсе. Какой ужас. Ну, я здесь. Нормально. Все, давай, пока. Давай. Пока. Спасибо за смену. Да, Всем привет. удачи. Пока. Короче, у нас здесь все очень грязные, очень сильно. Ну что, заказов нет, тогда это значит... Что значит? Это значит, надо уборка делать. Ну, не знаю, это вообще очень грязно получил. Надо помыть, все, что надо. Все. Потом покажу, что так получилось. Увидимся. Заказов нет, все пустой. Привет! Сегодня решила снимать видео. Новости все снимаю. Ага, хорошо. Все. И что мне сказать? Нет, просто я очень рада увидеть тебя. Я тоже тебя рада видеть. Да, просто мы давно не увидела. Да. И все. Как дела? Хорошо. Хорошо. Ну, у нас тоже хорошо. Пока заказов нет. Сейчас начнем уборка. Все. У нас так дела. Все, пойдемте. Все. Все, сейчас все чисто. Трендинги, так, трендинги. Салют. Что? Сколько миллионов получил? 100 миллионов. Вау, ну да. Ажлын цаг дуусчихлаа. Одоо бүгдээрээ гэрлүүгээ харьцгаая. Миний үс ингээд яг ажил орчны дараа ингээд бүр цурлж идэх. Миний дараагийн зүйл юу вэ? Яаж ажилд орох тухай, ажиллах ямар байдаг тухай бүгдээрээ ярилцах болно. Бичлэгтэйгээ хамтаа гараа. Миний үс юм болсон хартаа.
Тэгээ ерөнхийдөө бол нэг иймэрхүү уг нь бол уцаа галтхаараа авч орж болохгүй. Гэтэ яагаад орчихсон? Хинд чилж болохгүй. Бидний нууц. Окей? Сайн уу? Ладно. Пока. Баяртай. Все, спасибо за свет. Всем пока. Все, я ушла. Сейчас я иду домой. Как там? Ох, много народ. Би эндийн хүн байн гэж бодсонгүй. Кафед ор цуугаад бишлээ юу л юм надад тахтай идэв. Уг нь. Тэн таньдаг хүн биш. Яг үндийг яг мэдчихсэн. Кофе урдлаа уучсан. Цэцгэлэн байна. Гэтэ миний хатмаа санагдаад байна. Кто здесь? Здравствуйте. Один капучино и все. За чиний өгч л сироп хийж байгаа юм. Баярлалаа. Яахан бэ? За. Одоо ингээл би чамааг ингээл оруулах юм шүү дээ. Баярлалаа. За. Надад өнгөө сироп хийгээд өчглөө. Эндээс мэдээж бүх юм авч болно. Сироп хийсэн болохоор сайхан хэрэггүй гэж бодож байна. Гэтэ энд амар олон хүн хараад байна гэж. Би яаж бичлэг гэдэг юм мэдэхгүй байна. За бүгдээрээ хаа. Яг үнэндээ бол би амар хичээд байна л да. Яагаад гэвэл ингээд намайг тойроо зөндөө хүмүүс сууж байна. Өөр хий одоо бүр камер мөн. Тэгээ одоо бол ингээд цагаандаа гарсан. Одоо өнгөрсөн. Юунаас эхлэх вэ гэхээр анх яаж ажилд орсон. За тэгээд Оросд, Санктад ажиллах ямар байдаг? Ер нь бид нэр оюутнууд, гадаад оюутнууд ялангуяа ажил болох юм уу энд гэдэг сэдвийг хүндж ярив. Яг намайг ирдэг жил буюу 2021 онд Путиний шинэ хуулиар оюутан болон гадаад оюутнууд Оросын албаны улсын нутаг дэвсгэр дээр ажиллах хэрэгтэй гэсэн хуулиндаа шинэ тийм заалтыг оруулж өгсөн байсан. Тэгэхээр бид нар албан ёсоор Оросд ажиллах хэрэгтэй гэсэн үг. Эхний асуулт нь Оросд ажиллаж болох уу гэсэн асуулт байсан. Тэгэхээр албан ёсоор ажиллах хэрэгтэй, тэрэнд бол хууль бус зүйл ерөөсөж байхгүй. Чи өөрөө хэдэн цаг ажиллахыг хүсэж чинь, чи өөрөө хэрэг ажиллах боломжтой. Ерөөсөө л яг чиний 100% сонголтоор чинь байх болно. Хоёрдугаар тэгвэл бид нар ажиллаж болох юм чинь ажлаа хаанаас яаж олох вэ? Ер нь ажлын олдоц их байдаг юм уу? Эсвэл бага байдаг юм уу гэдэг хоёрдугаар асуудал орж ирнэ. Янз бүр анх яг намайг ирэх үед бол ажлын олдоц жоохон муу байсан. Мэдээж би эрэнгүүтээ шууд ажиллая гэж бодоогүй. Анх ирээд нэгдүгээр курстэй ирсэн. Ер нь бол 5 сард нь эхлээд би хятад хоолны ресторанд зөөгчээр ажилд орсон. Ажлын үед бол тийм хүнд хэцүү ажил бол байгаагүй. Тэгээд би яг тэнд нийт 4 өдөр юм уу 3 өдөр би яг санах байна. За яг 4 өдөр л ажилласан баг. За тэгээд ер нь аль тэнд таалагдаагүй. Яг үнэ хэлгээд нэгдүгээр шалтгаан нь юу байсан надад? Нэгдүгээр шалтгаан нь таалагдаагүй шалтгаан гэх юм бол цаг. Хоёрдугаарт тухайн үед би ажиллаж явах үедээ цалин боломжийн гэж бодож байсан. Монголтойгоо харьцуулаад 11-ээс 11 цаг өглөөний 11-ээс оройн 11 цаг хүртэл ажиллаад 1500 өрөвөл. За тэгээд өглөөний 11-ээс оройн 11 гэж байгаа мөртлөөсөө хаадл нь буюу миний сүүлийн үйлчлүүлэгч хэдэн цагт гарахаас
хэдэн цаг дуусах юм би хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгээ яг үндэ 11 хүртэл биш. Тэр хүмүүс нь янз бүр 12 хүртэл суудаг. Тэгээд миний тэр илүү цагийн ажилласан мөнгийг өгөхгүй. 1-р цагийн график 2-р цалин бага байсан байна. 3-р таагдаагүй шалтгаан яг үннийг хэлэхэд маш бохор байсан. Тэгээд 2 дахь өдөр би харчаад oh my god. Би тэг 2 өдөр тэд хоол идсэн. Би тийм юу идчихээ гэж бодсон. Тэгээд би ажилласаа гарах тухай бодож эхэлсэн шууд. Яагаад шууд хийж болохгүй гэж. Тэгээ ямарсан би дахиад дахиад 1 өдөр юм уу? Дахиад илүү 2 өдөр ажилласан баг. Тэгээд тэнд би хоол идэггүй. Би өөрөө дэлгүүрээс юм авч идсэн. Тэгээд би тэр дарагдаа шууд исэн. Гэтэ мэдээж танах заваа учраас би ажилласаа гараар юм гэдгийг хэлээгүй. Тэгээ ер нь бол 3 шилхэн цалин бага, ажлын график нь мэдээж миний хичээлийн манд тасалдуул мэдгүй би мэдээж ядрын штэ 5 өдөр ажиллана. Бишээ 5 өдөр хичээлдээ явна, 2 өдөр нь ажиллана. Ямар ч амралтгүй байвал би хэцүү штэ. Тэгээд 3 дахь нь заваа байсан. За энэ 3 шилхэн байсан. Тэгээд би дараадаа хэлэхдээ би хичээлдээ ингээд цагийн хуваарнаа тохирохгүй байна. Тийм болохоор би гарлаа гэсэн. Тэгээд над миний цалин өгөөд. Гэтэ илүү 200 рубль өгсөн. Тэгээд баярлаа гэж хэлээл тэгээд баяртай гэл. Тэгээд ихний ажлаасаа салсан байдаг юм. Одоо Оросд аппликейшн байдаг байхгүй юу? Яг Facebook шиг гэдэг аппликейшн байдаг байхгүй юу? Тэгээд би зүгээр тэрийг гүйлгэж агаад ажлын зар хийсэн. Анкетыг бүглөөд явуулсан. 1 хоногийн дараа над руу залгасан. Ажлын ярилцлаганд ирж орох уу та? Та ингээд бүгсэн байна. Манайх анкет явуулсан байна. Тэгээд манай дээр ярилцлаганд ороорой. Тэгж хамгийн анхны ажлыг одоогийнхаа ажлыг олсон. За тэгээд миний хамгийн их айжсэн зүйл тухайн үед би дөнгөж ирээд хэдхэн сар болчихсон байсан. Миний хэл нь бол эдийн онлайнаар би сурсан ч гэсэн яг практик дээр амьдрал дээр шууд ингээд энэ дагаа зүйлийг би шууд ингээд гаргаж ирээд ингээд ярина гэдэг нь яг үнийг хэлэхэд шууд бол би ярьж чадахгүй байсан. Хэлний үед амар асуудалтай гэж би өөрийгөө тухайн үед тодорхойлж исэн. За тэгээд ажлынхаа ярилцлаганд ч гэсэн маш нэг тийм илүү дутуу тийм амар сүртэй зүйл нухацтай тийм нэг юм амар хэцүү мэдсэн асуудал бол байгаагүй. Ерөнхийдөө маш энгийн зүйлсийг л асуусан. Орос хэллийг би тийм сайн мэдэхгүй. Бас энэ нь ингээд ажил дээр асуудал гаргахыг хийс би хайж гинэ гэдэг хэлсэн. Менежер амар тийм халамжтай хүлээж авсан. Энэ асуудал биш ээ. Чи зүгээр бид нар чамд туслана, бид нар чамд бүлийг зааж өгнө, эхнээс нь сурна. Ямар ч санаа зовох зүйл байхгүй. Чи зүгээр ажиллаад үз. Тэгээд окей. Тэгвэл би хийгээд туршаад үзье гэдээ орсон. Ингээд энэ ажлыг ингэж олсон. Эхлээд анкет онлайнаар бүгд явуулсан. Хоёрдугаарт нь ажил дээр очиж ярьсанд орсон. За 3 дахь алхам нь миний бишгийн бүрдүүлэх хэрэгтэй байсан. Би энд альбисаар ажиллаж байгаа. Гадаад иргэн, хуулиасаар ажиллаж байгаа гадаад иргэн. За тэгээд би татвараа төлөх хэрэгтэй. Тийм учраас миний бүх бичиг баримт хэрэгтэй гэсэн үг. Хүн энд ENN болон SNIS гэдэг 2 бичиг баримт хэрэгтэй. Тэр төрийн үйлчлэгийн учраас энэ хоёрыг зүгээр гадаад паспорт болон гадаад паспортныхаа орчуулга, регистраци гэсэн 3 юм бичиг баримтыг төрийн үйлчлэгийн байгууллага дээр очиод зүгээр өнгөө авчихна. Тэнгүүтээ би тийм юм направление гэж юм цаас авсан. Энэ болохоор медкинишка буюу одоо манайхаар бол эрүүл мэндийн даатгалын дэвтэр гэж явах юм уу? Эрүүл мэндийн даатгалын дэвтэр авах хэрэгтэй. Направление гэдэг цаас направление паспорт хоёртой байхад медкинишка очиод авна. За тэгээд намайг тухайн үед медкинишка авахын тулд шинжилгээнүүд бүгдээрээ нийлээд 4300 дотор болсон баг. 4300 рубль. Ойролцоогоор макс нь 11 хоног, 11 дотор бэлэн болсон. За тэгээд тэрийг буцаж очиж авахын тулд бас спонсортойгоо очиж авна. Тэгээд Dodo компани офис дээр очиж гэрээ байгуулна. За энэ дээр очихдоо гэрээ байгуулах гэж очихдоо өөртөөгаа би бүх бичиг баримт авч ирсэн. Бүх бичиг баримт. За тэгээд би энд сурдаг нь үнэн гэсэн тодорхой. Ерөөсөө чи энд эрэхтэй ямар бичиг баримт авчирсан бүх бичиг баримт авчирна. Тэгээд мэдээж тэндээ орчуулга. Ерөөсөө ямар бичиг баримт чам бэ? Тэр бүх бичиг баримтаа тэр Dodo компани офис дээр гэрээ байгуулалтаа авчиж явах хэрэгтэй.
Тэгэл асуусан бичиг баримтыг би гаргаж өгөөл. Тэгэл гэрийн дээр нь гарын үсгийг зураад ингээд welcome би ажилдаа явж болно. Ажилдаа орж ирлээ. Яг миний ажлын маш гоё зүйл нь яг одоо би танарт хэлэх чинь. Маш хамгийн гоё зүйл нь юу байсан? Надад хамгийн их таалагдсан зүйл нь юу байсан? Би одоохондоо ажил эхлэх байгаа штэ. Ажил эхлэх байхад надад таалагдсан зүйл нь цагийн хуваараа би өөрөө гаргаж болно. Яг үнэндээ бол 7 хоногт 2 өдөр амрах. 7 хоногт 2 өдөр амрах хэвээр 5 өдөр нь ажиллах хэвээр. Гэхдээ хэдэн цаг ажиллах нь чиний дур. Чи хэдэн цаг ажилламаар байна? Чи өглөө өдөр орой хизээ ажилламаар байна? Энэ чиний сонголт. Гэхдээ би оюутан. Би 5 өдөр ажиллана. 5 өдөр хичээлдээ явна гэдэг надад хэцүү. Тийм учраас зүгээр менежертайгаа тохиролцоод би 7 хоногт 1 өдөр ажилласан ч бол 1 өдөр ажиллахдаа би 4 цаг, 3 цаг хэдэн цаг ажиллах нь бас л миний дур. Хамгийн таатай зүйл нь тэр байсан. Би 7 хоногт бүр ажиллахгүй байсан ч болно. Гэтэ мэдээж менежертэй хэлэх хэрэгтэй. Хамгийн таатай байсан зүйл нь цагийн график. За тэгээд ажилдаа орж ихэснээс хойш хамгийн гоё зүйл нь ажилдаа ороод надаас гадна тэнд нэг л гадаад хүн байсан. Бусд нь бүгдээрээ орсон. Хамт олон үнэхээр супер хамт олон намайг хүлээж авсан. Маш тийм эрч хүчтэй, цоглог тийм бүгдээрээ нэг тийм нээлттэй айгуу тийм гоё дөнгөж намайг харангуут бүдийг нь ихнээс нь маш гоёор илдгээр тайлбарлаж өгсөн. За тэгээд нэмэлт гоё зүйл нь манай ажил дээр тургуул байхгүй. Би ямар нэгэн байдлаар буруу захиалга хийгээд алдаа гаргах, ямар нэгэн байдлаар би тэнд байгаа хүнсний бүтээгдэхүүнийг сунгаах, асгах, хаях, мэдээж унгаас нь хөл мэдээж шууд хаяна. Тургуул байхгүй. Тэгээд би яг үндэ тийм алдаа бол гаргаагүй хаа. Мэдээж алдаа гаргасан баг. Гэтэ нэг тийм сүртэй яг одоо толгоонд орж ирээд би тэн дээр ингээд алдаа гаргацсан шүү гэж байгаа тийм санаанд орж байгаа зүйл алга. Менежер ажилчин хоёрын хоорондох харилцаа найзууд шиг тийм дотн байх боломжтой юм уу гэдэг энэ ажилд ороод мэдж авсан. Надад дахиад нэг шинэ хүрээлэл ажлын хамт олон бий болсон. За миний хувьд ажил маань юм байна. Өнөөдөр хэд товчхон яаж ажиллахыг харуулсан. Би анх дадлагчаар орсон. Дараа нь пицца мейкер болсон. Дараа нь кассир болсон. Дараа нь универсал болсон. Аль руу хэрвээ би галтгоонд хэрэгтэй бол би галтгоон дээр шууд ажиллаж болно. Кассан хэрэгтэй бол би кассан дээр нь ажиллаж болно. Тэгэхээр би аль алин дээр нь ажиллах боломжтой универсал очлоо гэсэн. За яг одоогийн миний статус LG менежер. LG менежерээр одоо би яг LG менежер болоогүй. Гэхдээ LG менежер дээр суралцж байгаа. Юу хийх ёстой, ер нь яах ёстой гэдэг. Мэдээж одоо ч гэсэн би 100% төгс орс хэлээ сураагүй. Тэнд баг зэрэг бичиг баримтын асуудал хүнсээ хүлээж авах гэж жоохон хариуцлагатай хэцүү ажилласан. Ер нь ажил бол маш нээлттэй. Тэр ажлын зараар за тэгээд ер нь бол бүх ажлыг онлайнаар олдог юм болов уу гэж би харсан. За тийм иймэрхүү ресторануудад шууд ороод уулзал танд ажлын байр байна уу? Би ингээд официант дээр ормоор байна. Би ингээд тийм кассан дээр ажилламаар байна. Шууд нээлттэй ярилцж болно. За тэгээд эсвэл над чиг онлайнаар оруулж болно. Бас хамгийн гоё зүйл нь гэх юм бол арай хаатал ажилласан тохиолдолд таксигаар хүргэж өгдөг. Үнэг үү? Чи эндээс ажилласаа хол амьдрдаг ч байсан бай, ойрхон амьдрдаг ч байсан бай. Таксигаар үнгүү хүргэж өгдөг. Nice. Энэ бас нэг давуу талуудынх нь нэг. За миний хувьд бол ингэж ажилладаг. За яг одоогийн байдлаар маш амжилттай. Хамт олон ийм гоё тоглогдохтой халуун тутмын хүлээж авах гэдэг хамгийн чухал хэсэг гэж бодож байна. Цалин мартсан байна шүү дээ. Sorry. Цалин өндөр. Окей. Бүтэн 11-ээс 11 цаг ажиллаад 1500 рубль өмнө зөөгчөөр ажиллаж байхад 1500 рубль байсан. За тэгээд эн чинь бүтэн 12 цаг шишбар 13 цаг гарангаа ажилладаг байсан гэсэн үг. Тэгээд 1500 рубль. Тэгээд эн чинь хэд тийм цагийн 120
12 цагаар нь бодоход 120 125%. 125 рубль ах магадгүй нэг цагт оногдож байгаа. Гэтэл манайх нэг цагийн яг одоо миний авч байгаа цалин нэг цагийн 200 рубль. 200 рубль. Намайг стажер байхад 160 рубль хийсэн. Одоо цалин нэмэгдээ 185 болсон байлээ. Цалин болгоноос нь нийт ингээд үр дүнгээс нь 13% шимтгэл буюу татварлаа авч явдаг. Тэгээд үлдсэн миний цалин болно. Тэгээд цалин нь угаасаа өндөр болохоор боломжийн 13% гэдэг чинь. Тэгсэн ч гэсэн тэр официант дээр ажиллаж исэн цалингаас минь хамаагүй илүү. Хэрвээ би сайн ажиллах юм бол би сар болгон урамшуул авах боломжтой. За тэгээд дадлагдагч буюу стажер байхдаа хэрэг хурдан би ингээд тушаалаа хийсэн бол бас хурдан тушаалаа хийсэн ингээд бас урамшуул цалин өгдөг. Тухайд би 1500 рубль авч ирсэн зүгээр хурдан тушаал хийсэн гээд 1500 рубль авсан. За тэгээд сайн ажилласан сар болгон нэг салбараа сар болгон 3 ажилтнад тодруулдаг менежер нь өөрөө. За тэгээд би бас сайн ажилтдаг 1-2 удаа болсон. Тэгэхэд 1000 рубль. Маш боломжийн. За тэгээд бүр сайн ажиллах юм бол сарын 5000 рубль. Тэгээд 10,000 орчилон. Нэг цагт 20 рублийн нэмэгдэл ч юм. Одоо би нэг цагт 200 рубль авдаг гэсэн бол 220 рубль ч юм уу. Өнгөрсөн сардлаа тэгж урамшуул бас авсан. Бусад ажлуудын талаар мэдэхгүй ч яг миний ажиллаж байгаа энэ Dodo Pizza гэдэг газар бол ажилчтай бол маш сайн хүндэлдэг юм шиг санагддаг. За ингээд юм байна. Хэрвээ чи Оросд суух гэж байгаа. За тэгээд дээр нь Санкт Петербург хотод ирж байгаа бол мэдээ Санкт Петербург гэдэг энэ чинь Оросын хамгийн том хотуудын нэг. Тийм учраас цалин юм өндөр байгаа. Бусад хотуудад ямар байх юм мэдэхгүй. Москва ч гэсэн магадгүй өндөр. Тэр чинийгээрээ ажлын адлаас ч гэсэн их байдаг баг. Хэрвээ чи Оросд ирж байгаа бол хэрвээ чи Санкт Петербургт ирж байгаа бол ажил дээр санаа зовох хэрэггүй. Мэдээж ихний ээлжинд чи дүнгэж ирж байгаа тохиолдолд шууд ажиллаж хэрэггүй гэж би зөвлөх байна. Яагаад гэвэл нэгдүгээр чи хилээ сайжруулах хэрэгтэй. Мэдээж чи юу ч бүр ингээд ярьж орсоор ингээд чи орос хэлний ямар ч анхаарсан ядчаад шатны мэдтгүн байхгүй байвал чи ажил дээр хүн чамд юм тайлбарж өгсөн ч хүн чамд ингээд үндэг шүү тэгдэг шүү гэж зааж өгсөн чи ойлгохгүй байвал ажиллаа хийж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тийм болохоор эхлээд эхний ээлжинд чи хилээ сайжруулад хичээлээ ингээд ойлгоод хичээлийнхаа учрыг олоод за ер нь бол хичээл маань ингэж явагдсан юм байна шүү юм байна шүү гэж хичээлтэйгээ сайн танилцаад их сургуультайгаа сайхан танилцаад анги хамт олонтойгоо танилцаад тэ. За тэгээд энэ учраас хөдөө осныхаа дараа ажилд ороосоо гэж би зөвлөх байна. Тэгээд энд бол ажиллах нээлттэй цалин нь бол өндөр. Тэгээд нэгдүгээр ажил хийж болох мэдээж нэгдүгээр чи яах гэж ирсэн бэ? Чиний зорилгочд сурах гэж ирсэн мэдээж. Яасан ч хичээлээ ажиллаараа сольж болохгүй. Нэгт чи сурах гэж ирсэн. Чиний зорилго чи ерөөсөө сурах. Зүгээр л хажуугаа нь чи баг зэрэг хэрэгцээнийхээ мөнгийг олох гэж явж байгаа болохоос чи мөнгө олох гэж энд ирээгүй. Тэгэхээр нэгт чинээ хамгийн ихэнх тавих хэрэгтэй зорилго чинь сурах бас дахин сурах. Энэ бичлэг танд тус олсон гэж найдаж байна. Тэгээд өөр бас юу мэдэх хүсэж байна? Коммент хэсэгт бичээрэй. Магадгүй хэлээгүй мартсан орхидуулсан зүйл байж магадгүй. Тэгээд өшөө энэ талаар асуумаар зүйл байвал доор сэтгэл хэсэгт бичээд үлдээж болно. Би комментээр хариулж чадна. За тэгээд лайк, subscribe. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа. Бэндэрийн орж ирээд намайг хараад иччихлээ. За өнгөрсөн. За тэгээд өндөр ажиллаа. Тэгээд 2 дахь өдрөндөө харчаад oh my god.